1990 Монгол улсад ардын их хурлын сонгуул болсон түүхэн он цаг байдаг юм а. Яг үүнээс хойш 2 жилийн дараа буюу 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсад шинэ ардчилсан үндсэн хууль батлагдсан юм. Энэхүү шинэ үндсэн хууль батлагдсны дараа Монгол улсад хамгийн анх байгуулагдсан төрийн байгууллага бол сонгуулийн ерөнхий хороо юм. Сонгуулийн ерөнхий хороо 25 настайгаа золгож 90 цент хүрчээ. Үзэгч та бүхэнтэй бид хамтдаа сонгуулийн ерөнхий хорооны түүхийг зохиё. Аливаа нийгмийн өөрчлөлт өөрийн түүхчлэх түүхтэй төрөх хүчтэй байж амжилтанд хүрдэг. Монголын ард түмэн, ардчлал, эрхчлөө, шударга ёс, эв нэгдлийн үзэл санааны дор сонгуулийн ерөнхий хороо хэмээх байгууллагыг бий болгож өдгөө 3 дахь үе рүүгэн орж байна. Энэ бол 25 жилийн түүхийг ардаа үзснийг илтгэж байна. Түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол үл харгалзан хэн нэгэн урьдчилан томдогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг 1990 онд тавьсан юм. Сонгуулийн ерөнхий хороо 25 жилтэйгээ золгож байгаа. Тэгвэл сонгуулийн ерөнхий хороо та бүхний харж байгаа Саарл ордны 2 дугаар давхарт ажлын гараагаа эхэлж байсан юм. Монгол улсын баг хурлын 1992 оны 4-р сарын 10-ны өдөр 18 тоод тогтоолоор улсын их хурлын дэргэд сонгуулийн ерөнхий хороо хэмээх их айл байгуулагдаж түүний бүрэлдэхүүнийг баталсан байдаг. Энэ үеэс хойш Монгол улсад сонгуулийн байгууллагын цоо шинэ үе эхэлж сонгуулийн бүтэц зохион байгуулалт, тогтолцооны зарчим, бие даасан үйл ажиллагааны цар хүрээ ихээхэн нэмэгдсэн. Түүхийн хуудас бас нэгэн таваар нэмэгдэж 25 жилийг ардаа үзсэн он жилүүд тохиож байна. 1990 онд бол ардын их хурлын сонгуул 90 оны зохион байгуулалт явагдсан. Тэгээ энд бол 430 депутат сонгогдоод ардын их хурл байгуулагдсан. Анхны ардчилсан сонгуул бол энэ сонгуул байна. Үүний дараа бол ардын их хурлаар Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан. 92 оны 1 сард үндсэн хууль батлагдаад энэ үндсэн хууль батлагдсны дараа байгуулагдсан хамгийн төрийн анхны байгууллага бол сонгуулийн ерөнхий хороо гэж ойлгож болно. За энэ хавар бол тэр үед бол би улсын баг хурлын тамгын газарт ажиллаж байсан. За үндсэн хууль батлагдсны дараа бол улсын их хурлын сонгуулийн хууль 4 сард батлагдсан. Тэгээ улсын их хурлын сонгуулийн хуулинд бол сонгуулийн байнгын байгууллага байна гэсэн хуулийн заалт орсон учраас сонгуулийн ерөнхий хороог бол шургуу байгуулах юм шаардлага гарсан баг. Яагаад гэх юм бол 6 сард улсын их хурлын сонгуул явуулах. Улсын баг хурлаас улсын их хурл руу шилжиж гин гэсэн үг шүү дээ. Ийм хилцүүлгүүд явж олон удаа санал хураагдаад хамгийн сүүлийн санал гэх юм уу сонгуулийн ерөнхий хорооны анхны сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүний саналыг бол чимд өгшийн гаргасан саналын дагуу ингэж 15 хүний бүрэлдэхүүнтэй байхаар болж ингэж батлагдсан. За яг тэр үед 4 сарын 10-ны өдөөс хойш батлагдж байсан. Тэр үед бол улсын баг хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Дүндээ Жансан даргын сонгуулийн ерөнхий хороо батлах танилцуулгыг бол улсын баг хурлд оруулж ирсэн. За 92 оноос хойш бол сонгуулийн ажлыг хариуцдаг байнгын мэрэгсэн байгууллага албан тушаалтан бий болж эхэлсэн байна. Нэгдүгээр онцлог энэ. За 92 онд сонгуулийн ерөнхий хороо анх байгуулагдахад 15 гишүүнтэй тийм байгууллага байгуулагдсан. 15 гишүүн 2 норон сонгуулийн ерөнхий хорооны дарга, ерөнхий хорооны нарийн бичгийн дарга норон тооны, бус норон тооны бус тийм 15 хүн байсан. За ямар улсууд байсан бэ? Ямар шалгуураар авсан бэ гэхээр сонгуулийн ажлыг явуулах шаардлагатай оролцдог тийм байгууллагуудын төлөөллийг авсан байхгүй юу? Жишээлбэл санхүүгийн асуудал чухал үстэй сонгуул явуул. Сангийн яамны нэг төсмөл. За хэв журмын асуудал гэж байна. За цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл. За тэгээд засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл. За би тэр үед улсын баг хурлын тамгын газрын орлогч дарга байсны хувьд бас тэр сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон байгаа юм л да.
Гэх мэт ингээд сонгуулийн байгууллагыг одоо зохион байгуулалт оролцдог гол байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 хүн байсан. За би сая хэллээ орон тооны хүн ердөө 2 тийм ээ. Тэгэхээр бусад ажлыг хэн гүйцэтгэж ирсэн бэ гэж. Тэгэхээр бусад ажлыг одоо миний ажлыг хариуцдаг байсан улсын баг хурлын тамгын газрын ажилтнууд эхний одоо хэдэн сонгуулийн ажлын үеэр бол арын албыг гүйцэтгсэн юм аа. Бичиг хэргийнхэн ажил, за анхны дүрм журм боловсруулах ажил, энэ бүх ажлыг бол сонгуулийн ерөнхий хорогч аппарат байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх ажлыг хэн хийжсэн бэ гэхээр улсын баг хурлын тамгын газрын ажилтнууд хийж гүйцэтгсэн. Сонгуулийн хорооны гишүүнээр 92 оноос 2006 он хүртэл 14 жил ажилласан байна. Миний энэ 14 жилийн анх хугацаанд бол ер нь гол нь нийслэлийн сонгуулийг л зохион байгуулах. Нийслэлээс л орсон юм одоо хорооны гишүүн байсан байна. Нийслэл чинь одоо голдвол дандаа нэг намын тогтолцоотой сонгуул явдаг байсан. 92 оноос эхлээд олон намын тогтолцоотой сонгуул болсон. 90 онд бол анхны сонгуул болж туршиж үзсэн л дээ олон намын тогтолцоотой. Би улсын хурлын сонгуулийг 4 удаа, ерөнхийлөгчийн сонгуулийг 3 удаа, орон нутгийн сонгуулийг 5 удаа зохион байгуулж энэ сонгуулийн хорооны гишүүний хувьд ажилласан билээ. Ер нь сонгуулийн байгууллага бол хуучин нэг намын тогтолцоотой байхад бол олон түвний оролцоонд тулгуурлаад захиргаа бие дааж хийдэг ийм ажил байсан. Сүүлдээ энэ сонгуулийн байгууллага гэж бие даасан байгууллагатай болоод ирэхээр ямар ч нөхцөлд энэ сонгуул бол олон түвний хүчээр хийдэг сонгуул. Монгол улсын их хурлаас сонгуулийн тухай хууль тогтоомж, түүний дотор сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталж өгсөн явдал нь сонгуулийн байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан, бие даасан төрөлжсөн анхны хуультай болсон юм. Улмаар үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулах эрх зүйн цоо шин орчин бүрдүүлж өгсөн юм. За гишүүдэн жишээлбэл одоо авир мэд гэдэг сангийн яамны төсвийн төлөөлөлт санхүүжилтийн газрын мэргэжилтэн ийм хүн байлаа. За амар болд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга байлаа. Баяраа гэд улсын ерөнхий прокурорыг туслах. Гунгааны буу гэд тэр үед чинь одоо энэ удирдлагын акцент гэж байлаа шүү дээ. Удирдлагын акцент гэж байна шүү дээ. Тийм ээ. Тэр үед төр нийгэм судлалын акцент гэж байсан. Тэрний дэд захирал байсан хүн байна. Дангаа сүрэн гэд улсын дээдчүүхийн хилцээний дарга байсан. За Батболд гээд манай улсын баг хурлын тамгын газрын референт Манлжуу Улаанбаатар хотын ардын депутат орлог үүсгэсэн хариуцлагатай нарийн бичгийн даргасан ажилттай байсан. Налжир гээд ерөнхийлөгчийн зөвлөх. За хууль зүйн дэд сайд эрдэнэчин дөрж их хурлын улсын их сургуулийн багш Тажбек гээд за засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга цогцойхон. За манай улсын баг хурлын тамгын газрын ажилтан Элбэг сайхан би гэсэн нэг ийм 13 хүн төлөвлөж байлээ л. За энд ажилласан бол бас нэг сонин дүр зураг байгаа. За одоо тэр үед 15 гишүүнтэй байж тийм ээ. Одоо бол нэг 9 11 нэг иймэрхүүгээр дараагийн сонгуулийн ерөнхий хороо тийм бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ирсэн юм шиг байна. Тэр энэ үеийн нэг онцлог бол юу гэхээр бас нэг судалгааны эрдэмтдийн байгууллагын төлөөллөг оролцуулж ижил дээ. Жишээлбэл их сургуулийн багш тийм ээ. Одоо удирдлагын академийн дэд захиралч байдаг юм. Одоо бол тийм байхгүй. Манайхан энэ шинжлэх ухаан практикийн уялдаа холбоо гэдэг нэг жаахан хөндөрөөд байна гэж яриад байсан. Яг энэ дээр хүртэл одоо жишээ болж харагдаад байгаа байхгүй юу? Миний хувьд бол сонгуулийн ерөнхий хороо нарийн бичгийн дараагаар ингээд урд нь Баян дүүрэн дарга одоо ажиллаж байсан 9 жилийн хугацаанд. Тэгээд тэр хагас оронтойгоор ажиллаж байсан 5 газрын ажиллагаа хийж байгаа. Тэгээд би болохоор яг тусдаа ингээд байнга даргатайгаа адилхан бүтэн оронтойгоор ажиллахаар томилогдсон. Тэгээ ингээд томилогдоо ороод ирсэн чинь надад хамгийн түрүүнд одоо тулж исэн зүйлийг өнөөдөр бас хэлэх зүг байх л та. Нөгөө ажил албаны маань албан тушаалын зэрэглэл тодорхойгүй. Тэгээд цалин одоо аль сүлжээгээр одоо цалинч хөгдөн тодорхойгүй. Байнгын ажлын алба байхгүй. Манайх тусдаа бие даасан төсөв байгаагүй. Улсын хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хороо гэдэг ерөөсөө 2 давхуртаа одоо сүүлд нэг чойж сүрэн гишүүн суужсэн. Тэр 2 давхрын урд нь лавгсүн дарга суужсэн тэр өрөөлдөө. Тэр өрөөний эсрэг талд нь би нэг ороод ингээд ажиллаж ирсэн. Ингээд 2 өрөөнд л одоо ингээд бид хоёр ингээд их хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хороонд ингээд ажил нэгэд орцсон. Туслах байхгүй одоо ямар нэг ажилтан байгаагүй байнгын. Тэгээ ядуу сүм дарга маань өөрөө эрдэмтэн хүн альва асуудлыг урдчлаж нэлээд бэлтгэж хийдэг. Тэгээ бичих цаас өгдөг. Тэгээ 2 дарга байдаг. Тэгээ нөгөө мэдээж хорооны дарга маань
байгаа нарийн бичгийн даргадаа үүрэг өгнө. Тэгээд би тэр үүргийг аавна. Тэгээд нөгөө бичээж байхгүй. Тэгээд бичээж гэсэн чинь зүүн жигүүрт байдаг ерөнхийлөгчийн тамгын газрын нэг бичээч нэг ч одоо оюун чимэгч байх. Дарга таньдаг, хамт ажиллаж исэн гэдэг. Тэр бичээчгчийг ажлын хажуугаар нь гуйж бичиг цаасаа одоо бичүүлэх шивгүүлэх ажлыг хийгээд тэгэл нэг жоох ингээл нэлээ одоо бичиг баримт боловсруулах ажиллаж болсон. Тэгэл дарга чи одоо нэлээ шахуу одоо ажил үүрэг даалгавар өгдөг байхгүй. Тэгээд бараг одоо үүрэг даалгавар өгөөл тэр удалгүй тэрийг ер нь яаж хийж ийн асуудаг. Хийсэн үү хийгээгүй гэдэг. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын 1992 оны тогтоолоор улсын хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хорооны анхны даргаар лав гисүрэн нарийн бичгийн даргаар Баян дүүрэн нарыг томилж байсан бол улсын хурлын 2001 онд улсын хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ядам сүрэнг, нарийн бичгийн даргаар Сүхбаатар нарыг, 2006 онд сонгуулийн ерөнхий хорооны даргаар Баттулга, нарийн бичгийн даргаар Баярсайхан нарыг, 2009 онд сонгуулийн ерөнхий хорооны даргаар Лувсанжавыг, нарийн бичгийн даргаар Содом Цэрэнг, харин 2012 болон 2015 онд Содом Цэрэнг даргаар улируулан томилж, нарийн бичгийн даргаар Алтан жаргал ажиллаж байсан бол одоо Болд сайхан томилогдсон ажиллаж байна. Сонгууль болгоны дараа хоёул ээлж тайлан бичдэг байсан. Дараагаад ээлжид бичээгээд тэгээ архивд дараа чи хүмүүст их чухал учраас гээд тэр дарга чинь Нямба одоо ингээ харах юм бол архивд тэр одоо бичсэн хийсэн одоо тэр архив материалууд байгаа. Тэн дээр бол бүх сургамжууд энэ зовлон бэрхшээлүүдэд бол шийдэх ёстой асуудлууд байгаа зөв одоо бичиж тусгаж ирсэн. Тэгээд эндээс би хоёр хуулийн төсөл өөрөө бэлдэж гисэн л дээ. 4 оны сонгуулийн дараа өмнө нь хийжсэн зүйл дээр үндэслээд нэг нь улсын хурлын сонгуулийн хуулийн шинжилсэн найруулгын төсөл, нөгөө нь сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төсөл гэж. За сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төслгээд тусгайлсан юм сонгуулийн ерөнхий хорооны тусгай хуулийг яагаад гаргах ёстой юм бэ гэхээр хуучин явж ирсэн улсын хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хороо гэдэг статусаас ер нь ядам сум дарга бол ингэж байж болохгүй. Би даасан төсөвтэй, би даасан ажлын албатай, би даасан ийм одоо харах тус байгууллага байх ёстой. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуул, улсын хурлын сонгуулийг гартан зохион байгуулдаг. За орон нутгийн сонгуулийн мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг учраас Монгол улсын одоо сонгуулийн ерөнхий хороо гэдэг энэ статусаар явах ёстой. Тэгээ энэ хууль гараагүй байхад хүртэл одоо энд байгаа бэлэг тэмдэг байж байгаа General Election Commission Mongolia гэдэг ингээд байж байна. Тэгээ гадна дотныхтай харилцаатай ч гэсэн яг Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо буюу олон улс орнд сонгуулийн төв комисс, сонгуулийн ерөнхий комисс гэдэг тэр олон улсын жишг рүү нойртуулж ингээд нэр томьёо хууль гараагүй байхад л одоо манай дарагчдаа урдчлаад ингээд өөрөө ингээд өөрийнхөө зүг шалтгаалх бүхнийг хийгээ явсан байхгүй. Тэгээ би хууль зүйн хувьд бол энийг баталгаажуулъя гэд ингээд олон улс орны туршлагыг хардаг. Цөөнгүй оронд одоо сүүлд одоо ардчлал шилжилтийн одоо арчил шилжилтийн үйл явцтай байсан орнууд бол сонгуулийн төв байгууллагыг бий даасан юм комиссийн хуультай байсан. Тэгээд цөөнгүй орн ийм байгааг харгалзаа дээр нь одоо ингээд үүс нөхцөл байдлыг харахаар сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн байгууллагууд дандаа нэг намаас бүрдсэн байна гэдэг яриа байдаг байсан. Тийм учраас ер нь цаашдаа бол сонгуулийн ерөнхий хороо дарга нарийн бичгийн дарга бол хоёр өөр намаас байх хэрэгтэй юм байна гэдэг ийм хатуу бодол бол миний хувьд бол орж ирсэн. Тэгээд одоо ерөөсөд нэг л юм зангиддаг. Нэг л шударгал ажиллая. Ерөөсөө л одоо ямар нэгэн хууль зөрчил юм бол гаргуулахгүй гэсэн юм зорилготой ажилладаг байна. Тэгээд сонгуулийг дуусгаад дүнгээ гаргаад бүх юмаа дуусгаад тайлангаа өгөөд ерөнхийлөгчд өргөн бариад бид нар тэгээд нэг сайхан амардаг. 2000 оноос эхлээд бол сонгуулийн ерөнхий хороо бол өөрийн гэсэн байртай болоод төрийн ордонд байрлаж байгаа энэ засгийн газрын 11-р байранд шилжиж өөрийн гэсэн байртай болоод ажлын албатай болоод ингээ бэхжихийн үе шатнд ингээ явагдсан гэж ингэж ойлгодог. За 2012 оноос эхлээд бол сонгуулийн байгууллагын хувьд бол сонгуулийн хууль тогтоомжийн болон үйл ажиллагааны шинжилтүүд бол нэлээд сайн хийгдсэн гэж ингэж ойлгож байгаа. 2012 оны улсын хурлын сонгуулиар бол бид нар бол үндсэндээ мөрөөдөл байлаа шүү дээ. Гадаад байгаа сонгогчдын саналыг авдаг. Дэлхийн одоо эдийн засгийн хүчин чадалтай улс орнууд бол гадаад байгаа сонгогчдын саналыг авчдаг. Бид нар бол ер нь гадаад байгаа сонгогчдын тэр сонгох эрхийг эдлүүлэх юмсан гэсэн юм бодол байдаг боловч ийм одоо эдийн засгийн болон хууль эрх зүйн боломжууд байхгүй болсон. 2012 оны улсын хурлын сонгуулиас эхлээд гадаад орнд амьдарч байгаа иргэдийн саналыг авах ажлыг бол зохион байгууллаа. Энэ бол сонгуулийн байгууллагын хувьд ч гэсэн улс орны хувьд ч гэсэн бас нэлээд том эрх зүйн хувьд ч гэсэн нэлээд том дэвшлиг гэж ойлгож байгаа. За мөн сонгуулийнхаа үйл ажиллагаанд бол техник хэрэгсэл нэвтрүүлж чадсан. Сонгогчийн бүртгэлээ бол
цахим бүртгэлтэй боллоо. Сонгогчд маань хурууны хээгээрээ бүртгүүлээ саналаа өгдөг юм боломжтой боллоо. Сонгуулийн одоо бас гол маргаан гардаг нэг асуудал нь сонгогчдын нэрийн жагсаалт байсан. Энэ маргаан гардаг асуудлыг бол бид нэр одоо техник хэрэгсэл, техникийн дэвшил, програм хангамж ашигласнаар бол энэ үйл ажиллагаа маань бол маргаан гарахын боломж байхгүй болсон гэж ингэж ойлгож байна. Улсын их хурлын сонгуул 1992 онд 293, 1996 онд 302, 2000 онд 602, 2004 онд 244, 2008 он 356, 2012 онд 544, 2016 онд 498 хүн нэр дэвшиж байжээ. Монгол улс сонгуулийн тогтолцоонд технологийн дэвшлиг ашигласан маш олон давуу талыг авчирсан байгаа. За 1990 оны ардын их хурлын сонгуул түүнээс хойш ерөнхийлөгчин болоод улсын их хурл аймаг нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийг хуучин тогтолцоо буюу гараар тоолж дөнгөнд гаргаж байсан. За 2012 оны улсын их хурлын сонгуул 13 оны ерөнхийлөгчийн сонгуул за мөн 2016 оны их хурл завуудахгүй ерөнхийлөгчийн сонгуулийг бол бас дараатай бас машинаар тоолох үйл явцаар бас үргэлжилж байгаа юм а. Монгол улсын сонгуулийн түүхэнд үлдэх бас нэгэн чухал үйл явдал яхаарахгүй сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг баталсан явдал юм. Энэ хуулийг 2011 оны 11-р сарын 10-нд баталсан байдаг. Монгол улс дахь бүх хэлбэрийн сонгуул болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан сонгуулийн дүн гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдсон үүсэх харилцааг зохицуулсан анхны хууль байсан юм. Ийм хууль Монголын сонгуулийн түүхэнд өмнө нь огт байгаагүйгээрээ ихээхэн онцлогтой. Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд бол цахим техник хэрэгсэл ашиглаж байгаа. Сонгуулийн санал авах төхөөрөмж гэж нэрлэдэг. Энэ төхөөрөмжийг бол ашиглаж байгаа. Ингэснээр бол сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа хүний субъектив хүчин зүйл ордог, буруу тоолдог, одоо гихмчлэнгийн янз бүрийн маргаанууд гардаг гэсэн энэ маргаан бол зогссон. Сүүлийн 2012 оны сонгуулиас эхлээд бол гадаадын олон байгууллагын ажиглагчид сонгуулийн үйл ажиллагаатай танилцж ажиллаж байгаа. Энэ дотроо бол Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын за дунджаар 300 орчим ажиглагч сонгуул болгоноор ирж ажиллаж байгаа. Энэ ажиглагчид маань бол сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас эхлээд сонгогчдын нэрийн жагсаалт, тэгээ сонгуулийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн одоо юу байдгийг танилцах боломжтой бүх хууль эрхсэн орчин гээд танилцах ажиглах боломжтой бүх зүйлийг бол ажиллаж өөрсдийнхээ дүгнэлтийг бол гаргаж байгаа. Сүүлийн одоо ажиглалтынхаа дүгнэлтийг 16 оны улсын их хурлын сонгуулийн ажиглалтынхаа дүгнэлтийг өгсөн тайландаа бол Монгол улсын сонгуулийн байгууллага бол сонгуулийн зохион байгуулалтын хувьд бол байгуулалтыг бол сонгуулийн одоо зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бол эргээд өгнж байна гэсэн юм дүгнэлтүүдийг бол өгч байгаа. Энэ бол бидний хувьд бас одоо аудит гэдэг юм уу, хөндлөнгийн аудитын дүгнэлт шиг ингэж ажиглаж бас яаж байгаа харж байгаа. Дотооддоо бол улс төрийн намууд хувь хүмүүс ажиглагч янз бүрээр дүгнэдэг. Энэ гадны байгууллагын дүгнэлт бол илүү бодиттой юм дүгнэлт байдаг гэж ингэж хэлмээр байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль заасны дагуу сонгуулийн ерөнхий хорооны дэргэд мэдээлэл технологийн төвийг байгуулсан. За энэ төв бол бас бусад гадаад орон олон улсын байгууллагуудын жишгээр сонгуульд бол техник технологийн олдыг нэвтрүүлэх ийм үүрэгтэйгээр ажиллаж байна. Цөөхөн, цомхон, тэгээ чадварлаг инженерүүдээс бүрдсэн ийм баг ажиллаж байгаа. Энэ мэдээллийн технологийн багийн нэг жишээ хамгийн сүүлийн жишээ гэх юм бол сонгуулийн дүнг санал хураалт дууссаны дараа шууд телевизээр бол орон даяар дамжуулж олон нийтэд бол хүргэдэг болсон. Энэ бол олон улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийнхаа хэмжээнд бол үлгэр жишээ одоо ийм
ажил болсныг бол гадаадын ажиглагчид бол тэмдэглэсэн. Одоохондоо Азийн төвсөнд бол манайх шиг ингэж сонгуулийнхаа дөнгө шууд дамжуулдаг орн бол гараагүй. Улиран одож байгаа 25 жилийн хугацаанд Монгол улсын сонгуулийн байгууллагын гадаад харилцаа ихээхэн өргөжж, Монголын сонгууль ажиглах гадаадын ажиглагчдын тоо жилээс жилд улам нэмэгдэж байна. Энэ бол Монгол улс сонгууль зохион байгуулах өндөр чадвар, бусадтай хуваалцах арвин туршлагатай болсны илэрхийлэл юм. Монголын ерөнхий хорооны хувьд бол гадаад харилцааныхаа үйл ажиллагааг бол бас 2000 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За дэлхийн сонгуулийн байгууллагыг үүсгэн байгуулсан, Азийн сонгуулийн байгууллагыг бас үүсгэн байгуулсан, Азийн сонгуулийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. За мөн дэлхийн одоо бус сонгуулийн байгууллагуудтай Оросын холбооны улсын сонгуулийн төв комисс, Германы сонгуулийн байгууллага, Солонгосын сонгуулийн үндэсний төв комисс, Киргизийн сонгуулийн хороо гэх мэтлэг ийм байгууллагатай бол харилцсан одоо хамтын ажиллагааны санал бичиг гаргаж сурч одоо хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль 1993 онд 2, 1997 онд 3, 2001 онд 3, 2005 онд 4, 2009 онд 2, 2013 онд 3 хүн нэр дэвшиж байжээ. Монгол улс сонгуулийн үйл явцыг богино хугацаанд боловсронгуй болгож, сонгуулийн ардчлалын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээсэн, түүний дотор сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлж, сонгуулийн ерөнхий хороонд сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч олон улсын шагналыг хүртээсэн юм. Сонгуулийн 25 жилийн хугацаанд сонгууль зохион байгуулах өндөр мэдлэг, арвин туршлага, тогтсон арга барилтай, өндөр чадвартай мэргэжсэн сонгуулийн бүх шатны байгууллага түүний хамт олон бүрэлдэн бий болсон нь бас нэгэн амжилт юм. Шал өөр болсон. Урд нь оронтооны одоо аппаратын ажилтан гэж байхгүй байгуулга байсан бол одоо өөрийн төвтэй, өөрийн мэргэжсэн ажилтнтай бүхэл бүтэн одоо энэ байшингийн одоо хоёр давхар эдэлсэн бүхэл бүтэн том байгуулга болсон байна шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол юу гэхээр энэ гадны байгууллагуудын холбоотой ажиллаж байна. Энэ их зөв. Олон улсын байгууллагуудтай за ингээд энэ одоо энэ олон жил сонгуулийн ажиллаар одоо гээд дагсан хүмүүстэй тийм олон гадаадын томоохон байгууллагуудтай холбоотой байна. Энэ их зөвлөдөө туршлага судалж байна. Техник энэ одоо юу хэрэгтэйг судалж хамгийн хэрэгтэй гэдэг нь хань манад бас авдны нэвтрүүлэг байхсаг байна. Тэгэхээр энэ бүгдийн үндсэн дээр яах вэ гэхээр манайх өнөөдөр энэ сонгуулийн байгууллага өнөөдөр сонгуулийн ерөнхий ороо ямар ч хэмжээний сонгуулийг ямар ч сонгуулийг одоо юу гэдэг өндөр түвшинд явуулж чадах тийм мэргэжсэн байгууллага боллоо гэж харагдаад байгаа байхгүй юу? Сонгуулийн байгууллагын ажилтан албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилж, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нь сонгуулийн байгууллагын ажилтны мэдээллийн санд бүртгэгдэн, сонгуулийн тухай хууль тогтоомжийн сургалтанд заавал хамрагддаг гэрчилгээ авдаг систем бий болсон юм. 25 жилийн хугацаанд бол бэхжиж ирлээ. За хууль эрх зүйн орчны хувьд бол шинээр бүрдүүлж чадсан. Энэ 25 жилийн хугацаанд Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, ард нийтийн санал асуулгын тухай хууль, аймаг, сум, дүүрэг, нийслэл дүүргийн одоо сонгуулийн тухай хуулиуд ийг бол шинээр одоо баталж гаргасан. За үүнээсээ гадна бол энэ хуулиуд бол нэмэлт өөрчлөлт орсон шинжилсэн 25 жилийн хугацаанд бол шинжилсэн найруулгуудыг бол хийсэн. За мөн сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг бол бас баталж гаргасан. Хуулиэр эрх зүйн орчноос гадна бол сонгогдох эрхийг бол бид онцгой анхаарч ирсэн. Иргэдийн. За өмнөх нийгмийн үед бол сонгогдох эрх ямар байлаа гэдгийг бол хүн бүхэн мэдж байгаа. За энэ 92 он сонгуулийн төв байгууллага байгуулагдсанаас хойш бол иргэдэд сонгогдох эрхийг бол эдлүүлэх, ойлгуулах. За энэ тал дээр бол бид бас нэлийн ажлыг бол хийсэн. За манай иргэд бол сонгох эрхээ бол эдэлж чаддаг болсон. Нэг үе бодох юм бол одоо эрс буурж ирсэн сонгогчдын эрс бол
сүүлийн жилүүд бол нэмэгдэх юм хандлагатай болсон. За сонгогдох эрхээ бол сайн эдэлж байна гэж би бас хэлж байна. Сонгол өрсөлдөөнтэй болдог болсон. Олон хүн нэр дэвшдэг болсон. Энэ бол өмнөх нийгэмтэй харьцуулах юм бол манай иргэд бол сонгуульд идэвхтэй оролцож сонгогдох эрхээ бол эдэлж одоо бүрэн утгаар нь эдэлж чадж байгаа юм бол бас нэг жишээ гэж хэлж болно. Монгол улсад ардчилсан сонгуулийг олон улсын жишгийн дагуу зохион байгуулах бүрэн эрх үүрэг бүхий бие даасан, хараат бус, байнгын ажиллагаатай бүтэц болох сонгуулийн ерөнхий хороо байгуулагдаад 25 жил болж байна. Энэхүү түүхийн ахар богино хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчийн 6 удаагийн төрийн эрх барих дээд байгууллага улсын хурлын 7, нийт 13 удаагийн сонгуулийг удирдан зохион байгуулсан юм. Мөн аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлж ирсэн. Түүнээс гадна Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо улсын хурлын 10 удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулжээ. Тун удахгүй болох Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсанаас дараах хамгийн анхны төрийн байгууллага бол сонгуулийн ерөнхий хороо байгаа. За 25 жилийн түүхтэй энэ байгууллагын түүхийг үзэгч та бүхэнтэй хамтдаа сүлжэлцлээ.